За өмнө эхний ярих байгаа дөрөв нээлт болохоор эхнийх нь камер болон дуу дүрс бичиж авдаг ийм бүтээл байна. Хоёр дахь нь болохоор биетэй бодит зүйлийг яг хуулбарлаад тэгэж бүтээж чадхаар ийм хэвлэгч. Бидний хэлдгэр бол принтер хэвлэгч байна. Гурав дахь нь болохоор quantum computer буюу маш тийм жижиг бодисууд яаж ингэж хөдөлдөг вэ? Тэрний одоо энэ үндсэн ухагтхуунаас салбарлаад ийм ухаалаг асуудал шийддэг ийм төхөөрөмж байна. Дөрөв дэх нь болохоор geothermal energy буюу газрын гүний дулааныг яаж эрчим хүч болгодог вэ гэсэн ийм дүр байна. За эхнээс нь эхлэе. За эхнийх нь болохоор камер гэж байгаа байхгүй юм. Камерыг болохоор анх Joseph Niepce гэдэг хүн 1816-аас 1826 оны хооронд анхны камерыг ингэж бүтээсэн байгаа юм. За энэ болохоор яаж ажилладаг вэ гэхээр тэр хүн болохоор гэрэлт мэдрэг тийм бодисуудыг ашиглаад хүн төрөлхтний мэддэг анхны тогтвортой зургийг болгосон. Одоо энэ яг дүрсийг яг тогтвортойгоор авч үзсэн гэсэн үг. Дүрс бичгч. Дүрсийг яг байгаа чигээр нь тогтвортойгоор нь тийм үү. Тийм үү. Тэрийг яг өмнө нь болохоор яагаад тогтвортой гэдгийг онцлоод байгаа вэ гэхээр үүнээс өмнө нь камера obscura буюу дотроо харанхуй тийм жижигхэн нүхтэй хайрцгийг ашиглаад ямар нэгэн дүрсийг уруугаар нь ингэж харуулдаг тийм бүтээл одоо хэдэн зууны турш байдаг байсан байгаа байхгүй. Гэхдээ тэр гарсан дүрс нь ерөөс тогтвортой биш. Зүгээр л нэг юм хайрцгаар л нэг юм хардаг байсан гэсэн үг. Тэнгүүд энэ Жозеф гэдэг энэ хүн болохоор 1826 онд анхны тэр яг бодит зурсан зураг ингэж гаргаж ирсэн байгаа юм. Гэвч тухайн үеийн тэр ашигласан тэр бодис тэр зүйл нь болохоор ерөөс одоогийнхтай харьцуулахад маш удаан хугацааны дараа тэр бодит зураг гэдэг байгаа юм яг ингээ бүтэн болж гарч ирсэн. Тогтвортой гэдэг нь нөгөөдгөр сарнимал гэсэн утгатай юм шиг тий. Сарнсан зураг нэмэгдсэн давхар. Сарнаагүй илэрхийлдэг. Одоо ингээ тогтвортой гэдэг нь яг зүгээр л зураг нь маш удаан хугацааны дараа гарч ирсэн гэсэн үг. Одоо нэг камерчийн дураг заргууд шууд тогтцдаг. Тэрний нөгөө бүтээж байгаа анхны шат нь болохоор удаан хугацаанд тэр тогтоод. Тий, одоо зураг нь гарч ирэх үйл явц нь маш удаан байсан гэсэн үг. Өмнө нь болохоор яадаг байсан бэ гэхээр нэг юм жижигхэн дөрвөлжин хайрцаг нүхтэй. Тэгээ зүгээр л ингээл тэрийг ингээд тийшээ ингээд гэрэл оруулангууд нөгөө тал руугаа ингээд уруу харсан дүрслэн гэж гарч ирдэг байсан баг. Тэр хайрцаг нь байхгүй бол тэр зүрсийг одоо харж л болно гэсэн үг. Хайрцаг нь байхгүй бол тэр дүрс байхгүй. Тэгэхээр дүрсийг авч үлдсэн гэсэн үг байхгүй. Авч үлдэх тэр үйл явц нь болохоор бараг 7 хоног байсан юм уу да. Тэгээ энэ чинь болохоор технологийн хувьд бол маш муу байгаа юм. Тэгээд үүний дараа болохоор яаж тэр зураг тогтвортой болгох хугацаагаа уртсгасан бэ гэхлээрээ за арай биш юм байна. Тэгвэл одоо бас 200-ны өмнө тусгай багаж хэрэгслийг нээж тухайн болж буй агшныг шууд бодитоор нь гаргаж ирдэг болсон байна гэсэн үг байх нэ дээ. Тийм үү. Хүмүүс ер нь тэр зүйлийг аваад яадаг юм. Урсамж олгож ил хадгалах юм да. Тэгээд бас ямар нэг үйл ажиллагаанда үйл явцсан тийм. харьцуулт хийдэг. Бусдад харуулахын тулд жишээлбэл одоо тийм өдрийн тийм цаг одоо бид нэр ингээд цуглаад тийм хүмүүс байсан ч гэдэг юм уу тэрийг дараагийн хугацаанд тийм байсан шүү гэдгийг бусдад харуулахын тулд тэр агшныг одоо бодит болгож авч үзсэн хугацаа ч юм. Дурсамжийг зарим үед мартдаг шүү дээ. Тэгэхээр дурсамжийг яг бодитоор нь хадгалахын тулд энэ зүйл үүссэн гэж ойлгож байна. Одоо үед болохоор нөгөө нэг судлаач эрдэмтэд гэдэг байгаа хүмүүс нь өөрсдийнхөө судалгааны бүтээл ажлыг олон нийтэд танилцуулахдаа бусад эрдэмтдтэй танилцуулахдаа одоо ингээд заавал баталгаажуулсан байх хэрэгтэй. Тийм болохоор энэ камер гэдэг зүйл одоо бүр илүү хөгжөөд
тэр эрдэмтэд ажил олгоно ингэж баримтжуулж явдаг гэсэн үг. Яг л бид нар одоо мод тарихтаа ингээл байнга баримтжуулдаг шиг. Тэгэхээр энэ нь одоо сансардч очоод дэлхийнхаа зураг авдаг, альсгүй сарныхаа зураг авдаг, альсгүй хүмүүс хөдөө явахтаа ч зураг авдаг. Эрдэмтдээс эхлүүлээд зүгээр жирийн хүмүүс хүртэл одоо бүх хүнд маш хэрэгтэй тийм. Альва өөрчлөлтийг бас харьцуулахад бас хэрэгтэй зүйл л дээ. Тэгвэл бас олон нийтийг танин мэдэхэд түлхэц усан зүйл байх. Хэл ус олон янз байлаа гэхэд дүрс зураг гэдэг ямар ч улс үндэстний бай шууд хараад ойлгох хэмжээний мэдээлэл дамжуулах хэрэгсэл байх нэ дээ. Тийм үү. Энд чинь жихээр сонсохоос илүү нүдээр харах нь илүү ихтэй. 200-ны өмнө тэгвэл бүтээгдсэн байна. Та нараас Уэн Жозеф гэдэг хүн болохоор эхлээд яаж тэр зүйлийг хийсэн бэ гэхээр байгаль дээр юм асфальт гэд нэг юм шавар маягийн гэх юм арай шавар биш маа нэг юм хатуувтай шаврыг гэрэлд ингээ гаргасан байгаа байхгүй юу. Тэр нь одоо ингээд гэрэлд урвал үзүүлээд ингээд хатуу болдог. Тэгээд тэр хатуу болох хугацаа нь тийм урт 7 хоног гэсэн үг. Тэнгүүд хатуу болоод яг бүрэн болсных нь хойно тэрийг ингээд австаа уусмалаар ингээд зайлангууд яг тэр зураг нь бэлэн болсон байгаа. Тэрний бас ингээд нэг найз нь байсан байгаамаа. 1833 онд нөгөө нэг энэ зургийг гаргасан хүмүүс маань ингээд нас бараад тэнгүүд хамт ажилладаг байсан Дагер гэдэг найз нь түүний ажлыг ингээ үргэлжлүүлээд мөнгөний давсан дээр одоо ингээ илүү төвлөрж ажилласан байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр мөнгө одоо ингээд мөнгөний давснууд гэрэлт ингээ цохигдохоор маш мэдрэмтгий байдаг. Тэр шин чанарыг нь ашиглаад яаж одоо тухайн боддогчныг илүү хурдан 7 хоноггүйгээр 7 секундын дотор ингэж гарч ирэх вэ гэдэг ажил дээр ажилласан байгаа юм. Мөнгөний давс гэж юу вэ? Давс гэхээр одоо ингээд юу аамаа. Мөнгнөөс Нэг бодис. Давс гэхээр металл буюу одоо ингээ хатуу бодис дээр давсыг юу гэдгийг? Натрих. хүчил шүлт талаас. Шүлт талаас яг нэг Гүсний давс. мөнгө гэдэг чинь металл учраас тэр хоёрын хооронд нь шүлт металл нийлүүлчихсэн. Мөнгийг давсаар жоохон юу яа гэнэ зөөлрүүлээд байна. Зөвхөн хооронд нь уруул явуулж байгаа биш үү? Болох л юм. Тэгээ уруул яваад тэр хоорондоо нэгдээд тэгэхээр чи ямар нэгэн тэр чи уруулын хооронд чинь Натрих холоор гэвэл хүнсний давс болчих. Мөнгөний давс гэвэл өөр давс. Эрдэс үлдсэн. F Оо, гэдэг чинь төмөр болчихгоо. Холоор тийм л байгаа шүү дээ тийм. Тэгвэл мөнгнөөс эсэлдүүлжил давс гаргасан юм байна. Тийм. Давс олон юм дуусна. ерөөсөө ингээд хүчил болон суур ингээ хоорондоо уруулд оронгууд давс ус үүсдэг байхгүй. Энэ болохоор нөгөө нэг химийн шинжилгээ ухаан гэдэг жижиг бодисуудын яаж ажилдгийг ингээ судалсан шинжилгээ ухааны одоо ингээ тайлбарна. Тэгэнгүүт мөнгө нь болохоор одоо ингээ аль талтай байсан бэ? Ямар ч байсан хоёр эсрэг зэсрэг зүйлийн хооронд ингээ урлаас ингээ гарч ирсэн устай хамт гарч ирсэн ийм зүйлс байгаа. Тэгэнгүүт болохоор энэ болохоор амар олон төрлөж болно. Мөнгөний одоо нитрат гэдэг ч юм уу, мөнгөний йод эцэж гэдэг юм уу янз бүрийн давс байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр Дагер гэдэг хүн болохоор зис ийм нарийнхан хавтан хуудсан дээр мөнгөний давсыг одоо ингээ бүрхсэн байгаа байхгүй. Энийний дээгүүр йодын талстаас ингээд уур гаргаад тэрийг ингээ бас бүрхсэн байгаа юм. Энэ ингээд бүрхснийхаа дараа мөнгөний йодоор бүрхсэн ингээд хуудас болсон. Тэр хуудсыг бас л одоо ингээд яг өмнөхтэйгээ адилхан нэлээд хэдэн өдөр болж иж яг нөгөө зураг нь гарч ирсэн байхгүй 1839 онд. Тэгэнгүүт энэ хүн болохоор ахаад
туршилтаа сайжруулад нөгөө нэг байсан зис хуудасаа мөнгөн усны уур гэд мөнгөн усны уурыг 75 градус хүртэл халааж агаад йодын талстын уурын оронд мөнгөн талстны уурыг мөнгөн усны уурыг ингээ ашиглангууд маш хурдан хугацаанд тогтвортой зураг нь гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энийг хийж үтэх гэж бас л нэлээд их хөдөлмөр хүч орж байдаг. Хугацаа Ян зүрээр дурсан байна. Бас цаг хугацаа их удаан өрнөдөг байж. Удаан хугацаа зарцуулж зураг дүрс гэдгээ бий болгож байсан байна. Ингэж явсаар цааш нь Одоо баг бидний үед чинь зураг угааж аваад харахгүй орчинд зургийг ноут юм тэгээд өвлгөж хатаагаад бий болгодог байсан тий. Тэр чинь хөвчлөлтэй хооронд 70-д он 80 он тэгжсэн биз дээ. тий. Гинтээ саналаа дээр зураг угааж ингээд харахгүй орчинд ингээд зургаал ингээд бэлгээд хатаад байсан. Цааш нь болохоор 1888 онд George Eastman гэдэг хүн болохоор Kodak камера гэд энийг одоо ингээд хийж эхэлсэн. Энэ нь болохоор олон нийтэд ашиглагдах үйс ийм яг камер байсан байгаа юм. Зөвхөн л дүрсийг буулгадаг. Энэ нь болохоор авч явхад авсаархан гэхдээ л болох байсан. Юу нь болох байсан бэ гэхээр за нэг 100 зураг авах хэмжээтэй ингээд цаас байгаа энэ тэр камеранд нь. Тэр цаастай камера буцааж үйлдвэрлэгээ явуулаад хэд хоногийн дараа зураг нь ингээд бэлэн болж ирдэг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр бас л маш их хугацаа зарцуулдаг зүйл байсан. Яг энэ 1888 онтой бас давхцаад Louis de Prince гэдэг хүн болохоор дүрс зөвхөн ганц ингээд дүрс биш яг тодорхой цаг хугацааны урттай ингээд бичлэг гэх юм уу? Тим зүйлийг бас яг хийжсэн байгаа байхгүй. Анхны бичлэг нь болохоор 2 секундын урттай ийм бичлэг байсан. Нэгээс зурган дээрээ нэмээд хөдөлгөөн судалж явсаар дүрсийн хөдөлгөөнтэйгээр хадгалах арга барилд суралцж байдаг. Санамсаргүй нээсэн ч хийж болох юм байна. Тийм үү? Маш богинохон хугацааны энэ бичлэг 3 жилийн дараа буюу 1898 онд шууд олон нийтэд ашиглагдаж болох үс тийм бичлэгний камер болчихж байгаа юм. За тэгээд 1895 онд болохоор cinematograph гэдэг хэвлэгддэг ийм зургийн бас хэрэгсэл ингээ гарч ирээд тэгээд хөгжиж эхэлсэн байна. Тэгээд хөгжиж эхэлсэн гэдэг нь болохоор сүүлдээ дуутаа. Өнгөтэй болоо. 1983 онд camcorder буюу камера тэгээ рекордер буюу ингээд зургаач аван дүрсэж бичнэ гэд хугацаатайж бичнэ гэд ингээд энэ хоёрыг нийлүүлсэн энэ зүйл олон нийтийн хүртэл талсан байгаа. Өмнө нь яадаг байсан одоо мэдэхгүй байна нөгөө сүүлийн үед одоо ингээл яриад таар тэр камерных нь хөгжлөн дэвшлэн улам нэмдээд ирэхээрээ тэгж нөө бараг сүнс болгодог болчиход байгаа шүү дээ. Тэр камер чинь одоогоор хараахан хүний нүдийг гүйцэхгүй хаа. Эсвэл гүйцэхээр болсон уу? Гүйцэхээр болсон нөгөө нэг томруулсаар агаад одоо ингээд сар марны зургийг нилээ наривчлаа. нэг камер хараад. Сэгэрээ та нар хараа мотсон юм шүү. Гүг маш хурдтай хөдөлгөөнийг тэр одоо тодорхой хугацаанд маш олон тоогоор аваад тэгээ тэрийг удаашруулад хардаг болцсон. Удаашруулахаар хүний нүд гүйцэж хардаг. Тэр нь болохоор гэрэл мэрлийн тэр хурд мурд ч юм уу. Хүний хатгаас арай өөр шатны юм байна. Тэгвэл хэмжээнээсээ даваад маш сайн хөгжсөн байна. Өндөр тавтамжтай. Наадах чинь хэр удаан ашиглагдах бол гэж бодож байна. цааштай юу? Цаашдаа найдвартай гэж Одоо улам л хөгжих байх та. Тэгээ агаар нэг цацаал өгөөрөөс амар талаад шүү. Бараг л ашиглахдаггүй ч магадгүй. Ягаад тэгэхээр нөгөө хүмүүс одоо ингээд нэг нүдний шилтэй тэгсэн хэрний одоо энэ камер энэ нэг ингээд нийлүүлсэн байгаа байхгүй юу. Тэнгүү заавал нүдэ анивчхад зургийг авна гэсэн үг. Энэ чинь нөгөө нэг одоо тагнуулын байгууллагын хүмүүс ч гэх юм уу эсвэл олон нийтийн өмнө гараад юм ярьдаг хүмүүс ашигладаг аль хэдийн болцсон. Тэр нь бүгд хэрэгэлдэг болсон юм байна тийм үү? Түгээмж хэрэгжилж байгаа. Саасын хэлбэрээр 2000 онд илүү Японд байж хахад нэг камер гаргасан чинь тэр нь ингээд зүгээр шөний
нөгөө зураг авах гээд нөгөө хүн гадаа гарч бүх хүмүүсийг үзэгнэр нь харсан. Тэр нөгөө үйлдвэрийн алдаа гэдэг тэр камера хурааж авсан гэсэн. Тэгэхээр тэгэхээр бүх ордор нь явж байгаа бүх хүн шалтгаан үйлдвэр гараад ирсэн. Тэгээд Нэг үйлдвэрт оруулах байсан бай. Одоо тэгээд цаасан дээр буулгахгүйгээр шууд зөөр хүссэн мэдээлэл окторгоо дээр цацаж хардаг тийм шүлэг рүү гарчод байгаа зү тий. Тэгээд яваандаа бүр ингэж камерны боловсронгуй чанар юу гэсэн үгтэй тий. Биш. одоо бүр ингэж бодит юм шиг харагдуулдаг болцсон ингэж эргүүлж тойруулж ингэдэг тийм ээ. Агаарт одоо бүр бүтнээр хүнийг харуулдаг тийм. бид нар бол Ханан дээр урдаас буулгах. нь хардаг байхад тэрийг камерыг эргүүлэхэд бол хажуунаас нь баруунаас нь зүүнээс нь бүр араас нь ингээд бүр Өөрөө голд нь жорж болохоор болж байна. Бүтэн эргэлдээд орчныг харж болдог болсон гинэ. Өө нэг юм нэмээд хэлэхэд бас 1983 онд одоо ингээд бүх хүмүүст энэ зүйл хэрэгжилж болох юм 1925-аас 30 оны үед яг энэ технологиос одоо зурагт үүсэж хөгжөхөд нэлээд түлхэж зорж өгсөн байгаа байхгүй юу? Зурагт гэж юу? Зурагт тэгэхээр одоо ингээд нэг юм Дүрс гарах бродкаст хаарц гэхлээр мэдээлэл одоо бидний энэ бариад байгаа одоо хүмүүс одоо ингээд нэг байшин сууж агаад энэ бичлэгнийхаа камер гэдэг юмар одоо ингээд дүрсийг буулгаж аваад тэгээд нөгөө гэрт байгаа хүмүүсийн зураг одоо зурагт руу илгээнэ гэсэн үг. Том дэлгэх. жигэл цацсан зураг бүх гар утсыг хамруулсан хаар юм руу Өвөө нь яаж гар утсан гэдэг юм дээ. Дөрөж хаана харам тэм Өвөө дотор чи хар ямыг хараад ойлгоно гэх юм. Өвөө нь харахгүй. тэм дотор ч тэр зураг нь одоо юу гэх юм бэ? Зураг хайрцаг дотор Жаан томруулсан том хайрцаг юм да. хаар юм руу жигэл нэг цаг жигэл цацсан тэр үлдлийг хийгээд байгаа юм. За. Өөрсдөө хайрцаг нутраас харна гэх юм. Тэн дотор хүн байх л юм шиг харагдах юм байна. Тийм хүн байгаа дуутай. Өөрт нь нөгөө юу одоо нөгөө өртөөгөр мэдээгээ хүргэдэг байсан бол одоо бид нар нэг нь тэр дуутай дүрстэй мэдээллийг эндээс нэг нь цацхад бүх одоо олон нийтэд ингэж зэрэг хүргэх тийм боломжтой болчихсон. Зэрэг ингээд Тэрүүгээр одоо хүн төрөлхтөнд бол одоо мэдээллийг ямар ч мэдээллийг яг тухайн нэг цаг хугацаанд хурдан шуурхай тийм хүргэх ийм боломжийг бол одоо саний гэрэл зураг гэдэг зүйлийг хөгцсөөр аваад энэ үед одоо нэг ихрийн үед төгөөмөл ашиглаж байгаа. Илүү хөгжүүл яах вэ? илүү хөгжүүлөө баг тэр дөрүлжийн хаараа юмнаас гарч ирэл пүм гэж юу ч хийчихмээр Төрөний ярьдаг тэр Бараг бид нар дотор нь амьдарч байгаа юм шигээр одоо 3D зэрэгээ төгсчихсөн. Тэгээ бид нар үзэх юм бол ингээд хайрцаг хайрцаг хэрэг ба. Тэр яг 3 хэмжээсний холограф гэж л хүмүүс ярьдаг. Илүү хөгжүүл бидний Тэр бол тархин одоо дотор яг тэр нь баг дараагийн явж байгаа. Тархин шууд мэдээлэл нийлгээгээл. Бид нар нэг ингээд бодоход ингээд нүдэн дээр хардаг ч юм уу. тэр кинон дунд нь ороод гүйжиж маа. Ямар олон гадаад өгтэй бэ? ши Жүжиг. За тэгэхээр ийм байна. Илүү төгс хөгжүүл. Нөгөө нь тооцоолж харахад та нарт наад дүрс авдаг зүйл, дүрс бичих зүйл чинь шаардлагагүй болж байгаа. Яаж гэвэл тусгай бие болгосон багц хэрэгслийг оюун ухаантай холбоно гэсэн үг. Нэгээс тэр хүний үзэж байгаа зүйлийг хүлээж авахыг хүссэн нэг нь бас хүлээж аваад оюун бодолтой хүлээж авна гэсэн үг. Тэр хүний хүсвэл харж байгаа зүйлсийн мэдээллийг нөгөө нэг нь хүлээж авна. Бас өөрөө тусгай бодлын хүчээрээ тэр зүйлийг баруун, зүүн, урд бүх зүйлийг оюун ухаанаас шууд харах тийм төхөөрөмж байж болох юм. Түүнийг хурдыг нэмж, удаан болгож, томруулж, жижигрүүлж нэг өсөр хүн мартахаа болох тийм тусгай багцж үүсч болох юм. Тийм байна уу? Хүн дурсамжаа мартаад байдаг. Тэгвэл энэ дээр жоохон багц хэрэгсэл ашиглахад наад дүрс бичигч чинь нэмэлт хүч урж болох юм байна. Хүний оюун бодлоос эрчим юм ялгардаг. Түүнээс нь
тэр эрчмээс нь холбоод хадгалах үүргийг гүйцэтгэж болох юм байна гэсэн санаа юм уу да. Тэгэхээр хүн байнгын дурсамжаа эргэж очиж үзэж болно гэсэн үг. Өөрийн бүтээсэн дурсамжаа өөрөө үзэж болно гэсэн үг болж байгаа. Бас өөрийн харсан зүйлээ томруулж жижигрүүлж эргүүл санах боломжийг нээж өгч болно гэсэн үг юм. Бас үүнийг нэмэгдүүлвэл нэгээс нөгөө дамжуулж болно гэсэн үг. Их мэд хөгжил харагдаж байна. Ойлгосон уу? Тэгэхээр чи юу яах юм бэ? Ярихгүй шууд ингээд харалж байгаа юм шиг. Тамирт ярихыг ч үзэхгүй байна. Мэдээлэл дамжууллаа. Шууд бодол ухамсарлуулаад хүний бүтээсэн бүтээл хоёрыг Тийм. дамжуулах арга барил шүү дээ. Хөгжүүл. Хөгжихгүй бол тэгэл энэгээрээ байж юм биз. Нэг ёсоор та нарт өөр өөрсдийн гэсэн эрчим байдаг гэсэн үг юм. Энэ эрчмийг таньж мэдээд оюун бодлоос ч гарах эрчимтэй нийлүүлж хадгалах зүйлийг юулна гэсэн үг шүү дээ. Тэр туслах төхөөрөмжөөр. Тэгж хадгалцгаад дараа нь тэр хүн өөрөө хэн нэгэнд дамжуулах холбоос үүсгэж болно. Эсвэл өөрөө тэрийг эргүүлж би энэ үеэ санаж хармаар байна ч гэдэг юм уу. Энэ үеэр өөрт нь тэр зүйл буцаад юулэгцнэрээ буцаад дамжуулаад үзүүлж харуулах, товруулах, жижигрүүлэх тухайн цаг байдлыг дурсахад хэрэгтэй мэт. Тэгж хөгжих болно. Тэгж өгчих юм бол юу юм шиг. Одоо бид нэр ингээд дурсамжийг хадгалчих юм бол дараагийн хүүхдүүд тэр нэг үр ачнаар нь болохоор бидний яг ямар байсныг нь тэр дурсамжаас нь шууд хараа мэдчихнэ. Тийм ээ. Тийм ээ. Бид нар Та нар ярьж өгөх албагүй байх. Тэрийг өвлүүлж үлдээгээл. Тэндээс нь удмынх нь бөгөөд таних тийм зүйл байх ч юм уу. Өөр хойчны гэдгээр авч боломж гэдэг юм уу. Тэгээд дурсамжаар нь хамт аялж болох нэ. үнэхээр зүг. Зөв нь бол тэгжил зөв ашиглавал тэгэд. Тийм байна. Буруу ашиглавал та нар шууд боолуулна. Хэн нэгний захиргаанд ор. Хянана гэсэн үг. За ийм зүйл байна. Аливаа юм заавал шинэ бүтээлүүд нэг бол алах, нэг бол хөгжүүлэх байдаг шүү дээ. Тийм. Сайн муугаар ашиглах нь тухайн цаг үеийн хүмүүсээс хамаардаг. Тэр чи яваа өвдөд та бүхэн ч одоо бүх мэдээллүүдийг өөрсдөө мэдээд бодоод бид нар тэгээд дамжуулж байгаа шүү дээ. Тэгэхээр чи та нар ч одоо бүр аль дээр энэ хөгжлөөс илүү хөгжилтэй байсан юм шиг. Бидний яах вэ? Бидний хүчийг ямар хэмжиж болох биш. Тийм тийм. Гэхдээ та нарыг тийм болоосоо гэж хүсэж байгаа. Ядаж. Тийм. Би нэг сонссон мэдээгээ танд дуулах чинь өмнө хэсгийг би сайн мэдэхгүй л дээ. Одоо нөө коронавирусын вакцин гэж тарьсан шүү дээ. Вакцин гэхээр одоо тарилга. Коронавирус одоо хүмүүс тарьсан гэд энэ болохоор ингэж яригадаад байгаа байхгүй юу? Олон жижиг бичил одоо мемори гэдэг бид нараар тайлбарлаад одоо мэдээллээ суугч юм уу? Их жижиг талстуудыг тэр вакцин дотор хүмүүсийн биед суулгасан гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэр талстуудыг цаг нь болохоор тэр талстууд тэр хүний биед нийлээд тэгээ тэр нийлсэн талстуудаар нь тэр цаана удирдлагатай тэргээр нь удирдах тэр хүнийг одоо өхүүлээгүүл шууд тэр нь очиж зүрхний шаарддаг ч юм уу удирдэгүүд удирддаг тийм жижиг бичил талстууд суулгасан гэж яригадаад байгаа байхгүй юу? Тийм байсан бол та нар үдид амьд байх. Бас л олон гадаад өгсөн байла. Тийм байна уу шүү дээ. За, энэ сэдвээр л ярина. За, эхний зүйл чинь энэ юм байна. Тийм. За, удаах нээлт. Хоёр дахь нь болохоор одоо ингээд бодит зүйлийг яг бий болгож бүтээдэг юм машин гэсэн үг. Хэвлдэг, уралдаг. Тийм уралдаг тийм машин гэсэн үг. Хэвлэлч болно. Хэвлэн гэхээр нэг зүйлийг хуулбарлаад
дахин түүнийг хоёр дахь хөлбөрийн бүтээхийг хэвлэх гээд энэ болохоор хэвлэж чадна. Альсгүй бол цоо шин зүйлийг одоо ингээд бүтээж чадна. За ийм бодвол машин байна. энгийн зүйл гэвэл за өвс байна гэж бодъё. Эсвэл цэцэг. Тэгвэл энэ хоёр болно гэсэн үг. тэрнээс ховлж чадна. Ховлох машин. Тэр андаар нь биш үү? Тийм өвс цэцэг болохоор хэлбэртэй ингэж цаасан дээр болгохыг л байна. Тэгэхээр түрүүний нөгөө яриатай чи адилхан байхгүй нь бодоод. цаасан дээр суудаг биш үү? Одоо ингээд энэ дэвтэр байлаа гэж бодоход яг энэний хуулбарыг дахиад одоо бүтээнэ ч юм. Амьд зүйлийг бол Нүүр дээр харсан зүйлийг яг тэр агшинд нь нөгөө тогтоож аваад тэрийг хизээч түрүүний гаргасан бүсээр тийм бодит байдалтайгаар хэвлэн гэх юм уу та. Амьдтай зүйлийг хоёр уулгаад байгаа юм уу? Эсвэл амьд зүйлийг хоёр уулгаад. тийм байлгүй дээ. Та нар ч одоо тийм амар болцоогүй юм шиг. Цэцэг өвс гэхээр бүр гайхалтай. Хатгаж байна. Одоо жишээ нь энэ бидний унаад байгаа энэ төмөр хөлгийн Одоо энэ үзэг байлаа та. Энэ компьютер юу юм? одоо шөнийн хэлбэлтэй эдэр сэлбэгүүд байна шүү дээ. Гэтэл тэрийг одоо чи нэг төмрийг зороод энэ тэндээс ингээ зороод огтлоод ингэж хийж исэн бол яг тэрийг зүгээр ингээ яг төмрөөр нь ингэж гаргана гэсэн үг. Төмрөөр нь гарах юм уу? Тий. Одоо жишээ нь гэж үйлдвэрлэв. Гурван хэмжээстэй. Гурван хэмжээстэй. Одоо тэрий чинь ингээ утгаар зорж маргаад их цаг хугацаа орох одоо чинь ур чадвар орох байсан бол яг тэрийг ингээд одоо жишээ нь тэр одоо энэ одоо компьютер үйлдвэрлэлээ. Цахим төхөөрөмжөнд зургийг нь оруулаад тэгэл тэрийг хэвлэх тушаал өгөхөд тэр нь хэвлдэг юм нь яг тэр зурсан зургийнхын дагуу хэвлэх. Гурван хэмжээсээр хэвлэн гэсэн. Хүмүүс хийдэг зүйлийг нэг ёсоор хөнгөвчлөөд нэг зүйлээр хийдэг цул болгож үйлдвэрлэж гаргаж байна. Техникээр л гаргаж байна. Тэгээ богино хаал гадаад үг. Хөрөмж. Багаж хэрэгсэл. Яас их гадаад үгстэй хүмүүс вэ? Яг Монгол хүмүүс мөн үү биш Багаж үү? хэрэгсэл ашиглаад хөнгөвчлөл гаргаад гаргаж байна. Хуучин бод сэлбийн жижиг хэсэг эвдэрсэн байх юм бол бид болохоор тэр сэлбийг болохоор бүхлээр нь хаяад шинээр худалдаж авах хэрэгтэй болдог гэсэн байхгүй юу? Одоо 3D хэвлэгч гэдэг юм 3 хэмжээст хэвлэгч гарснаар болохоор тэр сэлбгийнхаа тэр зөвөр эвдэрсэн хэсгийн төхөөрөмжөөрөө нөхөөд өгнө гэсэн өөрөө нэгсээ бид нөхөж өг гэсэн удирдах тушаалыг өгөхөд тийм учраас энэ нь болохоор маш их бидний зардал мөнгөийг хэмндэг болсон байхгүй юу? Тийм ч тэгж чадах уу? Төхөөрөмж чадахгүй. Төхөөрөмж чадахгүй. Яг байдаг баха. Гэтэ өвөө бид нар л мэдэхгүй байгаа. Яг гарын ууртаа үрсүүд нь гэсэн тийм олон биш штэ өвөө. Бид эдээс зэрэг машин застдаг ганц өөр нь өвөө очроо үр байгаа. Тийм ч төхөөрөмж 3 хэмжээсний төхөөрөмж хэрэгтэй байхгүй юу? Чи тийм хийж чадах уу? Машин застдаг. Тийм төмөр үлгээ хийж чадах уу? Сэлбэгнүүд нь байх юм бол очроод тэр одоо технологи хөгжиж байсан. Хаал гадаад үг. За өөрсөөр одоо би нэг хэлбэр. тийм үстэй. Өөрсөөр ахаал нэг компьютер гэдэг үг хэлэх гээд байна. Цахим төхөөрөмж. Захим төхөөрөмж рүү одоо ингээд ямар зүйлийг хийх вэ гэдгийг одоо ингээд загварыг нь бүтээгээд өгчнө гэсэн. Яг 3 хэмжээстэр чи яг ингэж хийгэрэй гэд загварыг нь хэлээд өгнө. Тэгэнгүүт тэрний дараа нь болохоор компьютер нь өөрөө мэдээд тэр өгсөн загварыг нь хэсэг хэсгээр нь жижиг ингээд зүсчихэж байгаа байхгүй юу? Одоо зүснэ гэхээр яг бодтоор биш. Компьютер нь одоо цахим гэхээр одоо цахим төхөөрөмж гэж юу юм? Компьютер. Аюу хаан төхөөрөмж гэдэг чинь цахилгаан зүйлээ Цахилгаан гэж юу юм? Бодит биш. одоо Тэгээ ингээд бид нар ингээд дэлгэцэн дээр ингээд хараад байгаа байхгүй. Гэрэл гаргадаг юм юу гэдэг юм? эрчим хүч. Эрчим хүч тийм. Эрчим хүч чи яаж бий болдгийг? Эрчим хүч нар Одоо бол чи эрчим хүчийг нүүрснээс гаргаж байна. Нүүрс эрчим хүч гаргадаг юм уу? Тэгээ нүүрсийг одоо шатаагаад маш их хэмжээний дулаан гаргаад тэр дулаанаараа эргэлт үүсгээ тэр эргэлтээрс нь болохоор тэр зэглээ эрчим гэдэг. За бүр зодох нь. За байж. Газрын хөрсөн дагаад Нөгөө яаж мэдэх вэ? Та нар хідэн ямар зүйлс хийж бүтээж ямар олон хүнийг талж алж ийсэн ч мэдэхгүй байна. Гэсэн
Тэр бол тэр байдаг юм аа. Барьж идэх нэ. Өшөөрэй. За одоо нөгөө нэг ингээд загвараа ингээ өгсөн байгаа. Тэрийг ингээд нөгөөх нь одоо ингээд тархиндаа хүн яг ингээ бодож байгаа юм шиг. За ингэж зүснэ гэд. За ингээд тэрийг ингээд ойлгоод авчиж байгаа. Гуравт нь болохоор ямар түүхий эдийг ашиглаж тэр тухайн зүйлээ хийх вэ гэдгээ нөгөө төндөө ингээд сануулж байгаа байхгүй. Тэр нь болохоор шингэм зүйлчээж болно. Нунтаг одоо хатуу зүйлийн одоо төмрийн нунтаг ч юм уу алтны нунтаг ч юм уу тэргээр ингэж хийж болно. Эсвэл бол хуванцар гэдэг арай тийм зөөлөн эдэр хийж болно. Ийм юм байна тийм үү. Хүн оюун ухаанаараа тоо хэмжээсийг нэгэн багаж хэрэгсэлд оруулна. Тийм үү. Тэр нь түүнийг хүлээж аваад тэр хүний өмнөөс хийж өгдөг зүйл. Тийм байна. Мөн үү. Тэгэл хэлчихгүй дээ. Гэхдээ энэ нь бие даасан биш. Хүний заавар хийн. Тэр нь яг тэрийн ягштал хит хидээр нь хийн. Яг адилхнаар. Тийм яг адилхнаар гүйцэтгэн. За тэгж ойлгол илүү амар юм байна. Тэгэхгүй зөв хэдэн талаас идэхнэ. Та одоо энэ минийгээ мэдж яхад яа тэгээд. Тэгж хийхийг үйлдвэр гэнэ. Тодорхой тоо хэмжээ мөн түүнийг ягштал тааруулсан байх шүү дээ. Бүх юм нарийн хэмжиж гаргаад тэгээд тэрийг янз бүрээр хийдэг байх нэ гэсэн үг байна. Тийм үү? Хүн хэрэгтэй юу бүтээж хиймээр нь тэр болгоныг хэдэн мянга, хэдэн төм, хэдэн саяар нь тэр хэмжээгээр ингэж нэг зүйлийн бүтээлийг олон болгож хувилгахыг хэлээд байна уу? Тийм. Зөв хэлдэг бол 100 гэсэн таагаа. Тэгтээ аймгүй. Тийм аймгүй. Зөв ойлголоо. Үүний яг ажилдаг аргыг нь сонсох уу? Тэгэл улс ингэж байгаа байхгүй ихлээр ингээд нэг юм том нэг шүд өгдөг. Багш төхөр юм. Том нэг юм хайрцаг гэх юм. Том ийм хайрцагын дотор фотополимер гэдэг одоо түрүүний камер дээр ярьсан шиг ийм гэрэлт мэдрэг тийм ингээд бодисыг одоо ингээ хийгээд дүүртэл нь хийгээд тэгээд нөгөөдхөө тэр өгсөн одоо заавар хүлээж авсан багаж төхөөрөмжтэйг ингээ холбочихно гэсэн. Тэнгүүд нөгөө нэг заавар хүлээж авсан багаж нь болохоор тухайн тэр нэг юм саван дотор байгаа зүйлийн дээрээс нь одоо ингээ гэрлэж харна гэсэн үг байхгүй юу? Энэ нь болохоор ямар гэрлээ гэхлээрээ ультра хит ягаан туяагаар ингээд шарангууд нөгөөх нь одоо ингээд яаж шарахаа ингээд тэр заавраасаа авч байгаа гэсэн үг. Тэгээ ингээд гэрлэр ингээд шарсаар агаад доороос нь ингээд дээшээ ингээд шараад тэгээд хэн нөгөөх нь одоо ингээд нэг шингэн зүйл дотроос ингээд нэг хатуу зүйл яг ингээд хүснээр бийжэд гараад ирнэ гэсэн үг. Бийжэд гараад ирснийхэн дараа тэрнийх нь илүүдлийг цэвэрлээд тэгэл ерхэд болчихж байгаа юм. Хүний оюун бодлоор бүтээгдсэн амьгүй уран дархан гэж болох юм байна. Тэр нь ямар ч алдаа гаргахгүй. Хүн л алдахгүй бол тэр нь алдаа гаргахгүй юм байна. Тэгээд энэ зүйлийг болохоор юунд одоо ингээд ашиглаад явж байгаа вэ гэхээр мэдээж үйлдвэрлэлд хүмүүс одоо ингээд зохион бүтээгчид ийм зүйл хийвэл яах болоо гэд бодож байгаа. Нөгөө нэг багад төхөөрөмжтэй одоо ингээд зааврыг нөгөөд тэгэд миний бодсон зүйл ямар хөө байх нь вэ гэдгийг яг ингээд бодитоор нь харж болдог. Энийг үйлдвэрлэлд одоо ингээд ашиглаж болж байгаа юм. Бас ингээд эмнэлгийн салбарт нэлээд ашиглаж болж байгаа. Яаж вэ гэхээр одоо ингээд биеийн одоо жишээлбэл хүний зүрхийг ч юм уу одоо ингээд хийгэрээ гэдэг ингээд загварыг нөгөнгөт нөгөө зүрх нь ингээд бэлэн болчлоо. Тэнгүүт тэрийг маш хүнд хагалгаа хийх гэж байгаа мэсцлийн эмч ч юм уу тэрийг тэрэн дээр одоо ингээд дадлах хийж агаад тэг яг жинхнээсээ яг өвчтөн дээр хийдэг. Алдаа гаргахаас сэргийлж байгаа юм байна. Тийм. Энэгээр тэгээд хит хитэн маш хэцүү хагалгаануудыг давсан гэж байгаа юм. Нөгөө талаасаа болохоор бүр биедээ одоо ингээд бодит суулгацыг бас хийдэг гэж байгаа байхгүй юу? Би нөгөө нэг аль дээр хэлсэн шүү дээ. Ямар ч одоо түүхэн эдийг сонгож болно гэд тэрэнд нь болохоор одоо ингээд хүний эд stem cell гэж хэлээд байгаа юм. Хүний спейс байж болно гэж байгаа байхгүй юу?
заавал одоо эсгэхгүйгээр одоо нэг хүний юу нөвцсөн ч болоо да тэгэнгүүт металлаар буюу хатуу биетээр энэ дээр одоо ингээд заавар өгөөд тэг яг тэр тухайн гимцэн мэд ирэхт нэг ингээд солиод хийсэн байгаа байхгүй. Энэ дээр нөгөө өдрний үе хойд мөгний гэж бассан. Энэний хөгжил цаашид юу байж болох вэ? Миний хөгжил цаашдаа таны хэлдгээр Юу гэж болж болох вэ? амтай зүйлийг хийх бах та. Тийм хүн өдөрт нь үрдэл ургуул. Одоо ийм байгаа бол амтай зүйл рүү шилжиж болох уу? Болох нэ. Шилжсэн. Нөгөө талаар хүний оюун ухамсар болоод ийм зүйлээр хангагдвал яах вэ? Хүн өөрөө тэрийг бүтээн. Тийм байна. Хувь энгийн хүн шууд өөрөө төлөвлөөд тэр зүйлээ нөхөн төлжүүлэх эсвэл хэрэгтэй зүйл болгон хийж болно гэсэн санаа юм байна. Тэгэхээр энэ их хязгааргүй их хяналт ер нь алдагдах төгсөн байна шүү. Хүн өөрөө өөртөө тусгай арга хэмжээ авч болох нэ гэсэн санаа байна. Тийм үү. Гэхдээ нэг бол муу аргаар ашиглана, бас сайн аргаар хувиргаж болно гэсэн. Тэгээ мөнгөөр хийх юм л дээ өө. Мөнгөтэй байвал өөрийнхөө бүх хэрэгтийг шинжилж болох гээд байна. Дээрээс нь өөрийнхөө хувилбарыг бас гаргах. Тэрхийн тулд эхлээд тодорхой хэмжээнд цөөлөх ёстой. Дахиад тийм ажиллагаа болох. Тэгвэл хөгжиж ирэхийн цагт амьгүй зүйлс нь олон болж байгаа бол амьтай зүйлс рүү шилжих юм байна. Өвс ногоо модод өөр юу вэ? Амь агуулж байгаа бүгдийг олноор нь бэлдэж болох нэ гэсэн санаа байна. Яаж? Хөнгөлөд өөрөө Эд биксийг нь ашиглаж байгаа л зөв. Тэр болгон та нарын эрч хүч сүнс бас агуулгадж болно гэсэн үг. Одоо тэр нөө хүмүүс чинь дахиад мэхэж бас олон үлдээ болгож үржүүлээд өндөг мөндөг шүүрэл хиймлэр хийж идүүлээд байгаа. Та нарыг харсан юм уу? Харсан урт муртаар гараад байгаа. Тэр бодлоо үед яах вэ? Боддоор харна шүү дээ. Өндөг шүүрэл хиймлэр хийгээд байгаа тийм. Өдөр болгонд өндөвлүүлээд байгаа шүү дээ. анх ингээ өндөглөж лаа өрөө зүгч. Яг боддоор нь харж байж хэлнэ. Тэр янз бүрийн юмд битээ идэг. Яг боддоор нь хар, боддоор нь үз тэгж байж идэг. Тэрнээс бусдын тэр энэ сайн, энэ муу гэсэн гэдэг ухуулганд бүү авт. Амталж үзэж, байрж, нүдээр үзэж байж лийдэг. Тэрнээс хин нэгний санаагаар удирдуулаад байх нь мунхаг хэрэгт орно. Тийм олон хөлтөд дахиад хараагүй байж байдаг гэж ярих нь мунхаг хэрэг шүү дээ. Тийм байх. Хараагүй тэр урд урчингүй үгээгүй. Жаахан баримт нотлохотой ярина. Тэсээ гадаад яваад ирсэн шүү дээ. Тийм үү. Тэгээ гадаа шоуны мах хийсэн. Газар шоуны мах хийсэн. Аль зүг рүү явсан? Урд зүг рүү. 6 үлдээ тэгээ урд. Харсноо хараагүй юу гэдэгт учир байна шүү дээ. Тийм байна аа. Баталгааж бол дараа нь бол харсан, мэдсэн гэдгээ түгэ. Энэ бол хамгийн чухал зүйл юм. Тэгэхгүйгээр энэ ингэсэн тэр тэгсэн гэдэг хүмүүс тэгэл нэг мэдхнээ дуустал байдаг шүү дээ. Тойлборгүй гэсэн үг. Тэгэл нэг нь ингээ хоёр нар ургах юм байна. Тэгээ өөр юу гэж ярих вэ? Бас 2 сартаа болох юм. 2 сар гараад ирэх юм байна. Өөр гаргийнхаа ирлээ идрэх юу итгэх нэ.
Манай ертөнц маргааш хөнөх юм байна. Өнөөдөртөө яах вэ их үгээд ингээд бас итгэх үү. Бахандаа аваад дэлгүүрээ хослоод. Аавч яатсан хоцрогдсон хүмүүс вэ? Тэгэхээр өвөө нэг зүйл ойлголоо. Та нарт эдгээр бүтээсэн хийсэн зүйлээс өөр юм шүүлж өөрсдөө хийж үзээгүй юм байна. Тэгэхээр энэ улсад хангалттай баялаг бай. Өөрсдөө ашиглаад тэр алт юм бүүг юм мэдэж сурыг гэсэн хүмүүсээ явуулаад эсвэл тэр хэрэглэгдэх эрдэмтдийн өнгө зоосоо өгөөд эрдэм мэдлэгээс сураад авбал яадаг. Тэгээ өөрсдөө хийж үтээвэл яаж вэ? Өөрсдөө л итгэв. Болж байна уу? Маш амархан байна шүү дээ. Та нарт баялаг байна. Тийм. Бүхний тэрэл алт хэрглэж байгаа. Үнэтэй. Тэгвэл нэг алтан уул байхад л маш олон эрдэмтдийг нааш нь ураад цалин жуулж байгаад мэдлэгийг авч ягаа болдгоо. Тэгээд тэрүүгээр өөрсдөө юм хийж бүтээж болно шүү дээ. Мундаг эрдэмттэй бүтээж байгаа хүмүүс бас байдаг өө. Тэгээд тэднийг ингээ бүтээдээ гаргаад дэлгэрүүлэх гэхээр дээрэс нөгөө засгийн газар ч юм уу юунасаа хориод дэлгэрүүлдэггүй. Нэг бол устгадаг, дарддаг тийм дэмждэггүй зүйлж Бүтээгийг ашигладаг бас. Засгийн газарч байна уу, эрх мэдэлтэнд буруу гэж болохгүй. Та нарт л учир байгаа. Та нарт тэднийг бий болгосон шүү дээ. Харин тийм ээ. Тэгээд буцаагаал буулгацхад болоо шүү дээ. Тэрнээс та нараас тусдаа тийм эрх мэдэлтэйгээр хүн төрдөггүй юм. Хүн л бол хүн. Тэрнээс хүнээс ангид хүн гэж байхгүй. Хүнээс ангид хүн гэж гарч ирэх юм бол тэр хүмүүс ч одоо юу болж хувирах вэ? Хайр гараг. Биш ээ. Өөр нөгөө тэнгэр бурхандаа таалдаа нийцсэн хүн болж ялгууртай болж хувирна шүү дээ. Тэгэл алтан наранч хүнийг ялгадаггүй, мөнх тэнгэрэнч хүнийг ялгадаггүй. Адилхан хайр ивэлээ өгдөг шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бол хүмүүсийн өөрсдийнх нь шийдэх буруу бодлогын үр дүн байх нэ. Өвөнлөв танай баяд ноёдыг чинь нэргэж чадахгүй. Тэрийг та нар нэргэх ёстой. Тэрнээс төрхөөс шууд дарга төрийн төвшөө болно гэсэн тийм үү байдгүй шүү дээ. За тийм байна. За дараагийн дараагийн зүйл нь болохоор квант компьютер гэж байгаа байхгүй юу? Бас л гадаад үг ороод ирлээ. За хоёр гадаад үг байна. Орчуулнаа. Квант гэхлээрээ маш тийм жижиг хэсгийг хэлээд байгаа юм. Одоо хүмүүс атом молекулын жижигхэн бас гадаад үг. Бөө өнгөж ярьдаг. Атом гэхлээрээ одоо маш жижиг бит гэж хүмүүс ингэ боддог байсан байхгүй юу? Хамгийн жижиг эгэл хэсэг гэдэг. Энэ эгэл хэсгийг ингээд яг үнтэй ингээд дотор нь ингээд хуваагаад үтсэн чинь дотроо ингээд эерэг, сөрөг, тэгээ сармаг гэсэн ингээд 3 ахаад жижигхэн хэсгээс ингээд бүрддэг. Тэгээ энэ зүйлийг ингээд судалдаг шинжлэх ухааны ингээд квант гэж хэлээд байгаа юм. Компьютер гэдгийг яг сайн тайлбарч чадахгүй. А4 хэмжээтэй Өвөний ихэм сурах хэрэгтэй. А4 хэмжээтэй. За яг шалгах яах вэ? Компьютерийг тооцоолоо. Архи юу хатал бодвол Тооцоолоо руу. Одоо ингээд ямарваа нэг асуудлыг тооцоолоод тэрний шийдлийг ч юм уу одоо тэрний цаашаа яаж үргэлжлэхийг хадгалах, дамжуулах үүрэгтэй л хэрэгсэл юм даа. Маш жижиг асуудал бас шийдвэрлэх шийдвэрлэж хадгалдаг, хүлээж авдаг тийм хэрэгсэл. Үний нүдэн тарагдахгүй тийм жижиг юм ийм л
Контоны Одоо ихэнх хүмүүсийн ойлгож байгаа компьютер гэж хэлээд байгаа тэр төхөөрөмж нь болохоор мэдээллийг аваад ингээ боловсруулдаг байхгүй. Яаж авч боловсруулдаг вэ гэхээр мэдээллийг 0 эсвэл 1-ээр одоо ингээ илэрхийлээд энэ хоёрын аль нэгийг нь ашиглаад төлөөлүүлээд мэдээллийг боловсруулж ингээд хүндээ хүргэдэг. За өвөн турши. Энэ өлгөөтэй гонг ямар өнгө вэ бүгд хар. Улаан хөрнө. Та нар энийг хараад оюун бодолч нь мэдээлэл өгч гэнэ. Тэгээд таниад улаан өнгө гэсэн байна. За наашаар. Тэр өнгө бол хөх өнгө. За ингэ заал тийшээ. За. Тэгэхэд ямар гэж байна? Улаан гэж байна. Зөв. Энэ зүйлийг хэлээд байгаа юм байна тийм үү? Өвөө тэгж л ойлгоё да. Оюун бодолч нь хараад таньсан улаан гэсэн. Өвөө нь харин энэ өөр өнгө юм а гэхэд оюун бодолч нь хараад мэдээд сууд үгүй эн чинь ийм юм а гэд. Ерөөсөө тийм үгүй хоёр юм байна тийм үү? За энэ зүйлийг тэмдэглээд бодоод тэрийг биелүүлэх туслах хэрэгцээний зүйл юм уу? Тийм үү. Тэрийг одоо ингээд боловсруулаад гэж хэлээд байгаа байхгүй. Боловсруулна гэдэг чинь сая энийг хараад толгойдоо бодсны чинь хэлж байгаа. Тэр өнгийг. Тэр заасан өнгийг хараад боловсруулаад үгүй эн чинь улаан гэж байна уу? Тийм. Тэр үед тэрийг одоо та нарт хэрэглэх багц чинь тэгж чаддаг болсон байна гэсэн үг юм. Боловсруулахгүй. Тэгж зүгээр өнөө өгсөн мэдээллийг хүлээж аваад хадгална. Тэгээд дамжуулж болно. Харин хүн нь бас хөх өнгө гэх юм бол тэр нь яг тэрийн дагаад хөх гэж тэмдэглэх юм байна тийм үү? Хүний өгснөх тэрийг цаашаа бараг хийхгүй байх тоо яванда. Би даахал юм байна. Та нарыг хэрэггүй юм байна. Саяны авсан жишээ болохоор яг одоо ингээд энгийн компьютер дээр одоо энэ 0 эсвэл 1 гэдэг энэ зарчим ажилладаг байгаа байхгүй. Тэнгүүд одоо энэ квант компьютер гэдэг энэ яриад байгаа болохоор 0 ба 1-ээр зэрэг төлөвлөлээд мэдээллийг боловсруулдаг гэж байгаа байхгүй. Энэ хоёрыг зэрэг ашигладаг гэх юм уу? Тийм маш нарийн гэсэн үг да. Яг юуг нь хэлж шүү дээ. Хүний оролцоо байхгүй гэдэг чинь зөв. Яагаад тэгэхээр одоо сүүлийн үед хиймэл оюун ухаан гэж зүйл гараад ирсэн шүү дээ. Тэр компьютер өөрийгөө одоо тэр холбоороо гаргаж иж програмчлах боломжтой болсон. Тэгэд маш их одоо цуглуулсан энэ хэндээс цуглаж байгаа мэдээллүүдийг бидний ашигладаг одоо үеийн компьютерууд бол компьютер гэдэг зүйлийг боловсруулж чадахгүй байхад саяны хэлсэн команд гэдэг компьютер бол тэр их мэдээллийг богино хугацаанд боловсруулж одоо хүмүүст хэрэгтэй мэдээллүүдийг ингээд үр дүнгуудыг гаргаж ирэх. Тэгээ биднэрт сонголтыг өгөх тийм боломжийг олгож байгаа. Сайн муугаар. Эсвэл тийм ийм гэдэг дөхүү харьцаагаар юм. За уул бараг ойлгочлоо. Тэгэхээр тэр зүйлийг бүр нарийн судалдаг юм байна, тийм үү? За нарийн судалдгийн төвл дахиад энэ зүйл рүү ингээд заалаа. Улаан. Гэхдээ энэ юунаас бүтсэн бэ? Тийм. Тэгэхээр нарийн зүйл болно шүү дээ. Энэ юунаас бүтсэн бэ? Тийм одоо энэ торг байна уу, даав байна уу гэдгийг нь гаргах. Хэдэн хувийн тийм материал таньд хувийн юм материал. Дахиад гадаад үг. Бүтцийн хүртэл задлаад тайлбарлах нь шүү дээ, тийм. Энэ болгон ийм нас үүдэж ийм бүхэл юм болсон юм бай гэдгийг л наадахыг чинь хэлээд байгаа юм байна, тийм үү? Тийм, бүр нарийн судалж хэлээ. Юунаас бүтсэн, юу дунд нь оролцсон. Яг үүнтэй адилханаар хідэн ийм зүйл байж болох уу гэдэг ч юм уу бүх юмыг бодож бэлтгэх юм байна. Өөрт чинь одоо биднээс тэр одоо хийх гэж байгаа зүйлийг гаргаж ирж одоо нэг харуулдаг. Тэнгүү тэр олон сонголтуудыг биднэрт өөрчлөж харуулахаар за ингэж тэгвэл хийе гэдэг нэг хоёр сонголтыг аваад тэрүүгээр одоо жишээлбэл үйлдвэрлэл байна уу хүмүүст хэрэгцээтэй тэр нээлтүүд юунуудыг янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг олноор нь хийх юм уу тийм ээ. Эсвэл тэр олон тэр нэг дараагийн шинэ нээлтүүдийг
гаргаж ирэхэд ямар боломж байгаа, ямар бэрхшээл байгаа, ямар асуудал байгаа гэдгийг бүгдийг нь ингээд наривчлаа боловсруулалт хүнд харлаа ингээд. Маш олон эрдэмтэй чадaltaй хүмүүс хамтарч хийх байсан юмыг одоо энэ нэг төхөөрөмж бар ганцаараа тэр олон хүмүүсийн тэр бүх одоо мэдлэг мэдээллүүдийг бөөгнүүлж ягаад ингэж хийвэл яг хөө ингээ маш олон хувилбараар хариуг нь гаргаж ирдэг. Тэгээ тэнцэнээс хамгийн ашигтай богино хугацаанд хийх нь ямар байна гэдэг юм уу. Тэгэхээр тэр бол маш цаг хугацаа юу хэмнэж байгаа. Энэ зүйл хөгжлөө. Тий. За хөгжлийн оргил нь юу байх вэ? Хүмүүс бодох шаардлагагүй болоо. хүмүүсийн ажил хийх Хүмүүс бараг гэгэрэх баг. Гэгэрхгүй шүү дээ. Харин ч илүү эсэргээр. Миний хэрэгцээг л болно. Хөдөлмөрийг л хөнгөлж өгөх юм маш. Та нар ойд дээр амьдрах юм байна шүү дээ. Ойд амьдрч чулуугаар зэвсэг ихэндээ нэр нь нэг 100-аас 1000 жилийн дотор л юм байна. Тооцооллоо. Нэг ёсоор бол та нарыг бодож сэтгэхээс ч өмнө тэр зүйл бодоод байна. Тийм. тэгдэг. Энэ нь та нарыг тэр чигээрээ залхуу болсныг илтгэж байна шүү дээ. Ингээд ажиллахаа болцсон толгой юу болох вэ? Хөгжихгүй. Хөгжлөн хэтэрхий өндөр болоод өгөө буцаад яруулж байгаа юм жил гэсэн үг. Өнөөх нь та нарыг бодуулахгүйгээр хөгцөөр юу болох вэ? Тэр нэг хаана болох юм бэ? Технологийн ноёрхол Тийм зүйлээр явсаар тэрийг атгсан ус үндэстэн яах вэ? Төгж эзэмшин. Нөгөө хэд нь ойд амьдрах вэ? Хэрэгцээг л бол. Бараг тэр хоорондоо дуусгачих байлгүй дээ. Тэгэхээр зарим талаар бол энэ арга барил нь хит амарчилсан бас тодорхой хэмжээний дамтуулах арга барилч байж болно. Шин юм шиг боловч муугар ус ашиглахад боломжтой харагдаж байна. Тэгэхээр зарим үед тэрийг заавал зогсоож хүний хямсанд байлгах ёстой гэсэн үг юм. Харин чадахгүй автаад байвал яах вэ? Одоо та нарт нэг ингээл байнга л юм хум хараал тэрэндээ шууд итгэж байна шүү дээ. Эндээс л тэнэгрэл эхэлдэг юм шүү дээ. Хүн болгонд дахиад чинь 6 хөлтэй гэсэн тийм үү гэдэг. Тэгэхэд өнөөх нь тийм ингээд бүгд тэнэгэрч байгаа шүү дээ. Нэгээд байгаа. Гэтэл яг тэрийг харсан байгаа юу? Байхгүй. Гэх мэтэр ингээд та нарыг хуурж байна. Энэ квант компьютер нь бас одоо яг үүндээ төгс биш аахгүй. Ягаад тэгэхээр энэ квант компьютер гэдэг зүйл нь юун дээр дөрвөлж одоо ингэж босдог вэ гэхээр квант механикийн ойлголтуудыг квант механик гэдэг нь одоо тэр бодисыг бүрдүүлэгч жижиг хэсгүүд яаж ажилладаг вэ гэдгийг судалдаг тийм шинжлэх ухаан баггүй. Тэр гол шинжлэх ухаан нь өөрөө төгс биш байгаа байхгүй одоохондоо. Тэгэд энэ талаар танаас асуух гал. Төгс бол та нар мөхнө. Нийтээрээ эсвэл зарим хэсэг нь давуу эрхийг аваад бусд нь сүн ямар байна? Муга. Төгс хөгжүүлэх. Гэтэ энэ амар сонирхолтой төгс. Гэтэ энэ амар ингэ сонирхолтой байхгүй. Зөөр нүүдэлж яхаа ороод байж. Мэдээд сонирхолтой байна. Сонирхолтой байна. Гэхдээ өөрсдөө хийж бүтээгээгүй эзэмшээгүй зүйлс аюултай байдаг. Хинт давуу ирэх байна тэр хожно л гэсэн үг. Та нарт итэл тэрийг хийх, дүрсжүүлэх, эзүүл бүх юм нь байхгүй. Өө тэгээд бидрийг алтай ашиглаад эрдэмтдийг ядаж авчирах хаа гэдэг юм шүү дээ. Тийм ээ. Гэтэл уралдаад идэж байна уу? Та нар нэг удахгүй. Яг тэр шийдэгдэх газар нь хизэнэ тоо аваад хүлээсэн л байна. Тийм болохоор тэр бол далд хүчний хийх зүйл. Тэгэхээр одоо амьд байгаа дээрээ тэгэл хийгээл байж бай да. Сүнс ямар өөхөх биш. Биетэй ч дагаад өгөхгүй шүү дээ. Очихны газар байж л таарна.
За, ерөнхийдөө өвөө нь ойлгочлоо. Бас л өвөөгийнхөө мэдлэгийн санд шин зүйлийг нэмж өглөө. За, дараагийнх нь зүйл. Дараах нь болохоор geothermal energy гэдэг газрын гүний дулааныг эрчим хүч олгодог ийм байгаль дэлтэй эрчим хүч гаргаж авах арга юм байна. Энэ нь болохоор ингээ өрөмдлөг хийгээд угаасаа нөгөө дэлхийн цөмөөс одоо ингээд байнгын дулаан ялгарч байгаа болохоор тэнд байгаа одоо ингээд ус чулуунаас одоо ингээд эрчим дулааныг нь аваад тэргээр одоо ингээд хэсэг хэмжээний усыг буцалгаад альсгүй болвол тухайн тэр гүнд байгаа халуун усыг ашиглаад тэрний уураар нь эргэлтийн хөдөлгөөн үүсгээд тэндээс нь эрчим хүч гаргаж авдаг юм бүтээл юм. Дэлхийн газрын гүнд ч угаасаа гал эргэлт. Галтай бол тэр. Цөм үсэг юм. Газрын цөм. Нэг болохоор Пиро Гинори Конди гэдэг хүн 1904 онд Италид анхны юугаа гаргаж авсан байгаа байхгүй юу? Цөмийн эрчим хүчээс өөр юм. Өөр Газрын гүний. Цөм гэдэг чинь одоо нөгөө жижиг газрын гүний дулааныг ашигладаг. Энэ болохоор том дэлхийн цөмийг ашиглаж байгаа. Газрын дулааны Тэгэхээр газар руу одоо ингээд өрөмдлөг хийгээл Нүх гаргаад. За. Нүх гаргаад Тэрнээс Хоолоогоор Газар руу цооног Дэшиг ямарч гарч ирж байгаа байхгүй юу? Тэрийг нь ашиглаад эрчим хүч. Нэгсэн доор нэг газрын гадраас доошоо ер нь баг багаар халдаг. Тэгэхээр нэг доошоо нэг хэдэн 100 м өрөмдөө одоо нүх гаргаад тийшээгээ нэг юм тусгай төмөр хоолой гуурсан хоолой шургуулаад тэндээс нөгөө дээшээгээ оригдсон дулааныг тусгай хөрөмжөөр ингэж хоримтлуулж аваад тэгээд тэрүүгээр нэг айлууд юм уу эсвэл ийм байрыг халаах тийм боломжтой шин нээлтийг бол хийсэн байна. Энэ нь бол нэгдүгээрт ямар нэгэн тийм байгалийн баялагийг одоо тэр түрүүлсэн тэр нүүрс энэ тэрийг шатааж дулааныг бол ялгаруулахгүй яг байгалийн өөрийн цэвэр эрчим хүч гэж яриад байгаа. Бүгд хэрэглүүл яах вэ? Бүгд хэрэглэл нь бол асуудал нөгөө. Та нар цөм хөлдөн. Тэр нь нараа ашиглал яат. Тийм байх тийм. Тэгээ нарцаа Эхлээд дөнгөж нээж байгаа, хэрэглэж эхэлж байгаа учраас хүртээмжтэй мэт. Тийм байна. Гэхдээ доорч нь эргэлж байгаа халуун дулаанаас бүгд салаалж авбал яах вэ? Тэр доторх байхгүй. За эргэлт байсан ч бүгднгээс нь аваад байна. Аваад гадагшлуулад байна шүү дээ. Тэгж байна. Тэгэхээр энэ бас хортой байж болно. Өөр орших хэсэгт нь. жишээ нь манай Сүхбаатар аймаг гэхэд 200 гаруй унтарсан галт уултай гэдэг чинь нэг газрын гүн дээрээ маш их хэмжээний халуун хайлмаг гэдэг зүйлийн нөөц байх боломжтой гэж үзэж байгаа байхгүй юу. Тэрэн дээрээ газрын гүн рүүгээ цооног хийгээд байна гэх чинь маш эдийн засгийн хувьд асар өндөр үр ашигтайгаар эрчим хүч гаргаж авах нөөц нь Монгол байна гэсэн үг. Жишээ. Одоохондоо маш гоё харагдаж байгаа ч гэсэн явцын дунд ертөнцөөч үгүй болгох зүйлс байж болно. Дэлхийн энергийг маш юугаар гаргаж ирж байна. Энэ дотор эргэлдэж байгаа хүчээс та нар гүнээс нь авч хэрэглээд байх тусам та нар мөхөл рүүгээ ортно. Харин гаднаас ирж байгаа нөлөөллийн хүч байна да. Үүнийг зөв ашиглавал хэрэгтэй хүртээмжтэй байж болно. За. Жишээ нь нарны гэрлээ. Зөв. Өөр тэр хийдэд дуу. За тэгвэл та нарын бас сонирч их мэдлэг тэлсэн гэж найдаж байна. Зарим нэг зүйлийг таньж мэдж авбо. Авлаа. Тэгээд бас энэ зарим нээлтүүд чинь нөгөө бэлэнчлэх, амарчлах жишээ нь газрын гүнээс сайхан дулаан авчна гэлээ гэхэд тэр чинь эргээд бас хор нөлөөг нь бас тоосч удахгүй бас болохгүй. Тийм байна. Маш тий өнөөдөртөө ашигтай байна, нүүрс шатаахгүй байна, дулаанаа авчлаа гэж гисэн ч гэсэн тэгэл. Тэр нь бас эргээд бидний одоо эргэлцсэн юмд нөлөөлөд хүүтрэл болох юм бол бүгдээрээ л хүлдэх нэ. Янзын гоё нэлтүүд хэлсэн байна. Баярлаа. За үүн дээр ийм байна. Зарим юм нь
хөгжих нь яга гацсан бэ гэдэг дээр алсыг харсан байгаад тэрийг гацаасан байж болно. Тийм бай. Тэгээд түгээмэл хэрэглэгддэг ба. Тийм үн дээр нэг сул тал нь юу байсан бэ гэхээр маш өндөр зардал ордог гэж байгаа юм. Тэгээд маш түгээмэл бус хэрэглэгддэг. Ашиггүй гэж. Яаны зардал өндөр. Тэгвэл Монголын ямар сургууль илээ энийг ашигласан байсан шүү дээ. Тэр сүнэх хэрэгтэй байна. Улаанбаатарт нэг сургууль байсан та. Хандуу болон үлэг нарны эрчин татсан талаар хүрдэг. За тэгвэл сайхан зүйлийн нээлтийн талаар ярьж өгсөн үрдэг ялалаа. За элдвэрээ дуусгая да. За гэлэлээ. Гэлалаа.